Зоргоо. За мөн зоргоод өдрөө он гаргаж байгаа л нэг очие тоо. Зоргоо инка 2 дээрээ. За шүний мэндэ. За өнөөрөний чөлөөт лайв орох гэж байна. Тэгээ энэ удаагийн лайв бол нэлээд сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Нэлээд сонирхолтой байх болов. Яагаад вэ гэхээр та бүхний амьдралд тэр болгоно анзаарахгүй өнгөрдөг тэгсэн мөртөө цаанаа учир холбоостой тэр зүйлийн тухай би ярих гэж байна. Энэ нь далд ертөнцийн тухай юм байна. Далдын юмны тухай. Тэгээд энэ далдын энэ хүчин зүйлсийн тухай би баримттай, нотлогоотой тэгээд миний амьдралд холбоотой тэр зүйлийн тухай ярих гээд чөлөөт цагийн лайв орох гэж байж байна. Тэгээд яагаад би өөрийнхөө амьдралыг яриад байдаг вэ гэхээр нэг тайлбар хийх хэрэгтэй байна. Би бусдын амьдралыг ярьж болохгүй. Яг л хүний амьдралыг нийтийн сүлжээн дээр хамаагүй ингэж ярьж болохгүй. Нэгдүгээр хүний эрх байна. Хоёрдугаарт бас нэр хүнд, орон зай гэх маш олон зүйлүүд байна. Тэгээд хил ам хийдгүүгээр нь өөрийнхөө тухай ярьсан дээр баг. Өөртөө хил ам хийнэ гэж байхгүй шүү дээ. Дараа нь элдв янзын хил амд орохгүйгээр нь өөрийнхөө амьдралыг ярьсан хамаагүй дээр. (18) оны зуны аялал. Тэгээд 19 оны ер нь 19 оноос энэ манай гэрт байдаг. Одоо та бүхэнд би сагна гэж ярьдаг. Энийг юм далдын хүчин зүйлс миний амьдралыг их өөрчилсөн. Тэгээд яг яаж өөрчилсөн бэ гэдэг тухай ярих гэж байгаа байхгүй. Ер нь бол эхлэл нь бол 18 онд эхэлсэн. 18 онд би гэр оролд байлаа. Тэр үед ганцаараа амьдардаг байлаа. Тэгээд айгүй хан туураг нүддэг. Шүн унтуулдаггүй нэг юмтай болцсон. Одоо ч нүдж байгаа л да. Одоо бол бүр дасцсан, тоохооч байсан. Тэр үед их айдаг байж. (17) онд октоудтайгаа байжгаад нэг тойл авч шийдснээс хойш манай гэрээ ханд байсан нэг тойлыг авч шийдснээс хойш тэгээд ер нь бол 17 онд октоудтайгаа байгаад эхлээд 18 онд бол бүр октоуд маань тэгээд нэг нь эмээр үгүй нэг нь ээжигээ дагаж явснаас хойш би ганцаараа хоцорсон. Тэгээд тэрнээс хойш ганцаараа үлдснээс хойш бол бүр их болсон. Ер нь шүн болгон. Тэгээд их тошхорсон юм болов би ийм ирж байгаа шүү гэдгээ мэдүүлэх гэсэн юм болов. Тэгээд шөнө болгон 1 цагаас 3 цагийн хооронд бүрийн цагтай 1-3 хооронд ингээд банк хан тогшдог, нүддэг тийм болчихсон. Тэгээд ядж байгаад манай гэр оролт байж байгаад манай байшин зүгээр шополон байшин л да. Модон байшин. Би өөрөө барьсан.
Тэгээд би тухайн үедээ бол энэ модон хан ийм их дуу чимээтэй байдаг юм бахтаа л гэж бодож ирсэн. Тэгээд ер нь баашин дуурайд байгаа юм биш, нэг юм тогшоод байгаа гэдгийг би бол мэдсэн л дээ. Гэхдээ ер нь бол модон дээр ингэж их чанга дуурдаг юм бахтаа гэж тэгж бодож ирсэн. Эхлээд бол их айдаг байсан. Ганцаараач байсан, шүн унтахад их хэцүү. Гэрлээ унтрахлаар л тогшоод ундаг. Тийм байсан. Тэгээд дараа нь хожимоо нэгдүгээр хорооллын угсармалд ороод манайх намайг нэгдүгээр хороолд амьдарч байгаа мэдэн шүү дээ. Тэгээ нэгдүгээр хорооллын тэр бетон байшин шүү дээ. Тэр чинь угсармалч их зооцоо Оросуудын барьсан. Тэгэхэд тэр бетон ханы яг байшингийн модон байшингийн хантай адилхан тийм чангаар бас тогшиж ирсэн. Тэгэхээр энэ байшингийн хан тогших биш. Би бүр сүулдэ тэгж бодсон шүү дээ. Энэ байшингийн хан тогшдгоо өөрөө тийм дуу гаргадаг юм болов уу гэж. Яг тогшиж байгаа юм шиг юм дуу гаргадаг юм болов. Тэгээс бетонон ханыг бол төмөр атахаар зогчиж ил тийм дуу гарна. Их тод шүү дээ. Амар тод. Хүнч очмоор. Энд чинь зүгээр нэг бүлдэг тагтуг гэснэг хулган мулганы тийм чимээ биш. Амар тод. Танк гэж бүр амар. Тэгээ ийм дуу чимээтэй болсон. Тэгээд янз янзын бодож байгаа юм чи. За ингээд муу ёрын сүнстэй болдго юм байж. Нэг муу ёрын сүнстэй боллоо. Нэг үхээрийн юм надтай ирээд наалдчихлаа. Альбин жүдхөр босоо оролон. Юу эсийг бодох вэ? Манай гэрт нэг муу юм шүүгэлчихлээ этэрч юмгээд. Тэгээ одоо ингээд станер муу дээр муухай дээр улцсан гэдэг шиг одоо ингээд миний амьдрал одоо улмал одоо ингээд нэг хажууд нэг муу ёрын сүнстэй болчихсон. Тэгээ амьдрал маань улмал уруудах юм байна да. Улмал одоо ингээд бараг үхэл рүүгээ явах юм байна да ухааны бодож байгаа юм чи. Гэхдээ хүн чинь ер нь тэгж бодд юм бэл. Гэрт ингээд нэг юм шүүгэлчихлээр эн чинь нэг юм шүүгэлчихэж байгаа байхгүй. Тэгээд энэ их сонив. Намайг дагаал байдаг. Ажил дээр ирсэн байгаа юм чи. Хөдөө явж байгаад хөдөө ингээд аялаа зугаалаад явж байгаад хөдөө цуг явж байгаа байхгүй. Тэдгийж аягүй сайн. Тэгээд нэг гэртээ ингээд үлдчихгүй. Нэг одоо ингээд нэг хүмүүсийн нэг амын яриа байдаг шүү дээ. Одоо ингээд нэг дүүжиж өгсөн барьсан те. Эсвэл нэг амиа хорлсон, эсвэл одоо юу гэдгийг нэг айхтар орон байр алтан мөнгө авгаа хүүхэнтэй хорогдсон тийм хүн юмнээс хүнс итэргэж. Тэгээ тэр нь улаа тэр нэг байшин барилгатайгаа ингээ байгаад байдаг. Тэгээ тэрнээс нь холдоо ч юм уу тэрийн зараа явчихлаа байхгүй болч. Тэгээ тийм юмнууд бид нар зөндөө сонссон шүү дээ. Тийм подкастууд зөндөө байгаа. Энэ тийм биш. Энэ ерөнхийдөө тэр байшин барилгатай ямар ч холбоогүй. Яг надтай цуг байгаад байгаа байхгүй. Надтай цуг. Тэр нь их бадаа. Би хаашаа явна уу? Яг тийшээ. Тэгэхээр энэ манай эхнэр хүүхдтэй ч юм уу тэр миний тэр амьдарч исэн барилга байгууламжтай холбоотой биш. Яг надтай холбоотой байхгүй. Тэгээд ийм нэг ийм одоо энэ ч одоо сүнс гэх үү, ороолон гэх үү, жүтгэр шулам гэх үү, одоо би чинь би мэдхгүй ямар санд зүгээр цагаана гэдэг нэр өгчихв. Цагаана гэдэг нь ийм цагаан бөмбөлөг бас ингээд утсан дээр харагддаг байсан. Лайв хийж гал утсан дээр цагаан бөмбөлгүүд гарч ирээд. Тэгээд нэр байхгүй юм чинь. Тэгээд цагаана гэдэг нэр өгсөн. Харин зөвөл нэр өгöd байгаа байхгүй цагаана магна гэж. Тэгээд энэ ийм нэг юм надад шүглснээс хойш миний амьдрал шал өөр болсон. Та бүхний дэргэд ч гэсэн ер нь бол энэ ганцаараа надад байдаггүй бах. Мэдгүй олон хүмүүсийн хажууд би сүүл дээр энэ манай эцэг өвгөд юм уу эсвэл одоо бурхан байдаг бол тэр бурхан юм болов гэж одоо бол тэгж бодож байгаа. Одоо энэ 26 он болох ч яхад. Тэгэхээр шинэ чинь 6 жилийн өмнө над дээр гарч ирсэн зүйл байхгүй. Анх бол би энэ чинь жүтгэр шулам гэж боддог байсан. Яг л жүтгэр шулам шиг байгаа юм чи хүн унтуулахгүй. Чистэй аим би бүр яд мэдрэлийн ядаргаанд орсон шүү дээ. Эннээс хойш тэгээд энэ амьдралын зохион байгуулалт. Энэ нэг юм санамсаргүй юм шиг мөртлөө амар зохиолтой явцсан байхгүй юу? Миний амьдрал
Яг энэ нэг хүний нэг уран зохиолч юм шиг, кино найруулагч юм шиг амар тийм найруулгатай тийм зохиолоор би явцсан. Миний амьдрал. Энийг би өөрөө нэг амьдралдаа нэг ёндоор бол зохиогоол ингэсэн юм байхгүй. Энэ би бүгдийг нэрвэл барагдахгүй. Би одоо бүгдэнд нь яг оноор нь өөртөө учирсан барьсан бүх юмнуудыг анализ хийж байгаа байхгүй, задаргаа хийгээд. Би өөрөө тийм бодох туртай хүн л дээ. Тэгээд ингээд задаргаа хийгээд яхад ерөөсөө миний амьдралд ийм санамсаргуу худалдан авалт, санамсаргуу уулзсан хүмүүс, учирсан хүмүүс, хэрэлдэл салсан хүмүүс ерөөсөө санамсаргуу юм ерөөсөө нэг хэрэгч байхгүй. Хөдөө аялал баян дээр явж байгаа ч гэсэн нэг зам сонгох ч гэсэн би тэрийг санамсаргуугаар сонгож байгаа шүү дээ. Би бол замаа мэдэхгүй юм чинь. Тэгэхээр тэр бол яг л нэг цаанаас нь заацсан бичдэг. Яг л ингээд 3 садаа зам байхад би нэгээр нь явж байгаа шүү дээ. Тэгэд ерөнхийдөө яг тэр замаар л явах хэрэгтэй. Нөгөө хоёр нь бол би ямар нэг асуудалд орох хэрэгтэй. Яг миний бүх зөв шийдвэрүүдийг зааж өгсөн байдаг байхгүй. Бүх зөв шийдвэрүүдийг. Энэ ястаа сонио. Энийг би та бүхнийг итэг байр энтер гэж ерөөс ярихгүй шүү. Энэ зүгээр сонсоорой. Энэ хүн итгэхэд хэцүү байхгүй юу? Хүн итгэхэд. Одоо жишээлбэл манай Модунагийн ээж биш үү те? Одоо манай эхнэр бит хоёр жигсийг санамсаргүй байдлаар хоорондоо суулсан шүү дээ. Тэгтээ сууна гэж суугаагүй шүү дээ. Энийг суулгацсан байхгүй юу? Хамгийн сонин. Яг та бүхэнд хэлэхэд нүгөө хэлэхэд би чинь Модунагийн ээжээс өмнө бас нэг өөр хүнтэй бас нэг суудгийн юм уу энэ төр гэж бодож явж исэн хүн шүү дээ. Тэгээд тэр хүн нь бол миний амьдралд угаасаа болохгүй хүн байсан байгаа байхгүй. Би тэрийг мэдэхгүй. Тэгсэн чинь тэрийг зайлуулчих байгаа байхгүй. Яг одоо нэг миний эзэн юм шиг. Болохгүй усуудыг надаас зайлуулад болох юм над руу татаад тэрийг амар сонинор зохион байгуулдаг. Манайхан зарим нь санаж байгаа бол би ч нэг хүүхэнтэй суудаг юм өдргээд нэг сүрхий армаанчглал явсан шүү дээ чаавас. Би ч одоо энэ Модунагийн ээжтэй одооны их нэртэйгээ би тийм айхтар армаанчиг байгаагүй шүү дээ. Бид тэр чинь зүгээр нэг таньдаг л усуд байсан шүү дээ. Таньдаг одоо цаанаар тэгээ бодлоо ямар нэгэн байдлаар хайртай дуртай янз янзын юм ярьж байгаагүй шүү дээ. Огт ярьж байгаагүй. Суун байрны тухайс юу ч ярьж байгаагүй хоёр шүү дээ. А би тэр урдны тэр нэг танилцсан хүүхэнтэйгээ бол хоёул амьдрий эдэр гэж ярьж ирсэн шүү дээ. Гэхдээ тэрнтэй амьдруулаагүй. Зүгээр салгацсан. Яйгүй сонио. Гинт нөгөөд чинь өвчин тусцсан юм чи давхиж орж ирэл ах トゥ нэртэйгээ орж ирэл над руу дайраад туссан. Нөгөө ах トゥ нэр над руу шууд намайг чинь яг л энэ фэйсбүүкийнхэнтэй адилханаар хөгсөн төцөг мүцөг чам шиг амьдралгүй салж нийлсэн ийм юмтай яалагаа сууж идгийн бити солиороод чим уу өстө мөрөөрөө зайлмал гэл гинт давхиж орж ирээд над руу өстө зүсэн зүудийг хараад хэлээл тэгээ чам шиг ингээд нэг өстө нэг хогийн амьдралтай новшин амтантай яалаа гэж дүүгээ суулгад юм уу нэгэд ахтар махтар нь орж иж давхгаал тэгээс авцсан шүү дээ. Тэгэл би одоо юу хөвдө тийм ярьж байгаа усуудтай. За одоо тэгээ тэгдэг. Болохгүй бол болохгүй. Хүчээр суuna гэж юу аах вэ? Болохгүй та нар болохгүй гэж бодож байгаа бол хүн аваад явдаа л гэсэн. Тэгээ би чи хаягдсан шүү дээ. Хаягдаад. Тэгээд одооны их нэртэйгээ бит хоёр чинь амар санамсаргүй. Тэгээд нэг зүгээр фэйсбүүкийн зарим нэг чаталдаг тийм усуудтай адилханаар чаталдаг байсан. Ягаад ч юм тэр өдөр манад очиж хоол хийгээл би тэр чи суун байрны тэгн ингэн гэдгүү манай хүн ч нөхөргүй би ч ихнэргүй тэгээд ганц би хоёр хүн яах вэ нэг тийм юм байдаг шүү дээ. Тэгээд яг уу надад бас нэг орон гэр цэвэрлэж өгөөд нэг чи манайхаар ирдэг ч байсан шүү дээ. Тэгээд тэр өдөр нэг хурж ирээд нэг орон гэрээ цэвэрлж өгөөд нэг хоол хийгээл тэгэл би нэг гуугаал чи одоо оройтчлоо гэр хороолт юм чинь хоноод явахгүй юу да гэл. Яатрах хонсон өдөр нь Монгол улс даяар коронавирусын 20 эхлээл. Уу яг тэр өдрийн эхлэлтэн ч үүч вдээ. Тэгсэн чинь ерөөсөө тэрх ёстой байсан юм бэл. Тэгэл бид хоёр чинь хүссэн ч хүсээгүй ч 5 сар манад хоригдсон шүү дээ.
5 сар. Тэгэл бид хоёр чинь би нэгөө баг сайн танихгүй хоёр хүн чинь 5 сар юу гэх вэ? Тэгэл яриад хөөрөөл барайл дунд нь бас хэрэлдээл би чинь тэгэл урд нь тэгээд бас нэг амтнд хөөгдөөд элдв долоогоор дуудуулаад бас л хаягдцсан, дургу хүртсэн, дургу зэвүү хоёрсон зэрэг хүртсэн тийм л байсан юм чинь. Би ч одоо муу ихнэрийгээ бас зайл майл энэ төр хэтэргээд муухай ажиллаад та нар муу хүүхнүүд угасаа л юм байдгийг шүү дээ. Хүний хань болж чадахгүй хөгийн новчнууд моочнууд бас хэлэхгүй мухагаар хараасаа хөөх юм. Би тэгжсэн шүү дээ. Тэгээ энэ манай хүн бас нэг гомдоо би та нарт нэг лайв хийж байгаагүй юу? Манай хүн гомдоод гэрлүүгээ яваал тэгсэн чинь ээж нь одоо энэ манай хатам тэрч бас гэрийнхэн ч бас уурлаал бас л одоо ингээд урд нь амьдралтай байсан. Тэгээ фэйсбүүк дээр чинь би чамаг юм ярьчихж байгаа юм чинь тэгээд тэрийг үзсэн л байл л. Тэгээд нэг ийм бүтлэг болж бүтэхгүй нэг ийм салж нээсэн заваа хүнээр яадгийг наадтайгаа битээ суум өдргээд намайг ч одоо битэрийг суухад зөндөө олон усад хорж исэн шүү дээ. Хорж исэн. Тэгээд намайг ч бас л элдв долоогоор нь бас л ярьж исэн. Тийм шүү дээ. Хүмүүс ер нь бол намайг ихэд муухайгаар бодож исэн. Тэгсэн чинь манай хүн одоо ямар дотроос нь одоо ямар ч өтгөр нь шүглсэн манай цагаанаа л зохион байгуулсан баг. За энэ хүүхэн л энийг жижигхэн бор хүүхэн л чамд хайн болох юм байна. Бусд нь ер нь дэмий шүү гэж. Тэгж л хэлсэн баг. Би одоо тэгж боддгийг. Би ч одоо за салуу салант зүгсэн бас би цагаандаа гарцсан. Хөөхсөн бас салуу салант хийсэн. Ер нь хүнтэй амьдрж яадаг ганцаараа ингээд нэг хүнээ барай явж идэл ямар ч гэсэн турж өгөхгүй зүгээр. Хөгчөрсөн онож гисэн хүний толгой хүүхдийн толгой майдсаар гол хүн зүгээр гэл өөртөө тэгж боддог байсан. Тэгээд ганцаараа нэг бантага идэж та хинээс хамаардаггүй хинч таалагдахгүй өөрийнхөө явна ухааны боддог гэсэн юм чинь. Тэгээд бас за тэргүүдийг намайг хаяаж яваад өгнө гэж итгэдэг байсан юм чи. Тэгээд явна л гэцгээд. Би ч мөр яв маа өдрөж хөөжсэн шүү дээ. Яваа юм уу. Бадар хөөхнүүд зүгээр. Тэр баян хүн байд юм уу, боломжтой хүн байд нь тэр нүүр царай сайхан нас зүс залуу тэр хүн дээр оож надаар яах гэсэн юу ч амтнаар дэрч. Би чинь тэгдэг байсан. Тэгээ хөөх юм тэгээд ээжтэйгээ хэрэлдээд ээж нь хориод тахад ээжтэйгээ хэрэлдээд ээжгээ гарыг хацчаад чамдаатай хувцас барайг үгээд ирсэн шүү дээ. Хоёулаа садын их салахгүй гэж ингэж гүйж ирсэн юм шүү дээ. Тэгэд одоо миний юуг болж харсан юм байгаа юм. Цаанаас нэг хүн ятгцсан юм шиг за наадтайгаа байгаад дээ. Тэгвэл чи сайхан амьдрын шүү гэж нэг хүн ятгцсан юм уу? Одоо ингэж далдыг харж 4-5 жилийн дараахыг харж ингэж нэвч шувд харж ингэж мэднэ гэж байхгүй шүү дээ. Чи ямар үзмөрч биш. Тийм биз дээ. Тэр үе чинь би зүгээр гэр хорооллын одоо энэ хүмүүсийн илтгэр нь халтар баг л байсан шүү дээ. Одоо орк гэдэг юм уу хаашийн. Нэг орк баг л байсан шүү дээ. Олтой хувц сунарч байхгүй. Машин тэрэгч байхгүй, орон байрч байхгүй. Зүгээр гэр хорооллын нэг модон байшинд амьдардаг гал төлдөг. Тэгээд нэг авга хүүхдтэй хаягдчихсан нэг арчаагүй баг л байсан шүү дээ. Яа нэг үе хэлэхэд. Тэгэд тийм хүн дээр гэрийнхэнтэйгээ хэрэлдээд чамдаантай хувцас барайг үгээд ирэхлээр нь тэгээд би за хөөх юм. Одоо би хүн ингэж ахад, хүн ингэж сэтгэл гаргаад ахад миний ингэж идэг хүн чамаа тоож байна. Салаад явтал хэлж чимээгүй амьдрий. Тэгж бодсон шүү дээ. Хаяад явтал нь чи би өөртөө ярьж байгаа байхгүй юу? Чамаа хаяад явтал нь чи зүгээр л өөрөөсөө шалтгааллах юм хийхгүй, хэрүүл урал хийхгүй хэлж чимээгүй амьдртаа гэд. Би тэгэл амьдрсан шүү дээ. Тэгэд энэ манай эхнэрийг бас нэг юм эргүүлсэн юм шиг үл. Толгойг нь. Тэрнээс биш хэрийн хүн бол надтай амьдрахааргүй байсан шүү дээ. Надтай амьдрахааргүй байсан. Энэ хогоор яад ингэж бодсон шүү дээ. Одоо ингэж нэг насны явж байгаа тэгээд нэг ингэж нэг юм тэнэг юу ч хүү энэ гуйлагчингаар яах юм л гэж бодсон шүү дээ. Ямар ч хүн. Тэгэд манай эхнэр тэгээгүй. Тэг хүрээдсэн баг. Тэгэл бид тэр чинь тэгэл цаашаа өргөжлүүлээд амьдрсан. Тэгэл коронавирусын дараах ажиллаа хийх дээрээс нь бас ингээл бүх юмуудыг одоо ингээл тэр 8 дугаар байр. Одоо миний тэр самбад амьдарч исэн. Эдгээр бол самбад амьдсан
8 дугаар байрыг би үнгүү элдв доолын юм дээрээс хараагүй шүү дээ. Ерөөсөө ингээд үнгүү дээрээс чинь амар их тийм байр авах гэж байгаа усуу чинь тэгээ судалдаг шүү дээ. Хамгийн сонирхолтой нь би байр авъя гэж бодоогүй байсан тэр үед. Тэр үчиг коронавирус 20-тэй байх үед ч дээ. 20 тавигдаагүй. 1 сард ч дээ өвлий 1 сард. 20 цэр чинь 5 сар тавигдсан шүү дээ. Би гэртээ хоригдож явахдаа фэйсбુક ухаад ингээ явжсэн чинь 1-р ороолын цамг гаравт 8-р байранд 8-р байрны 2 давхарт байр зарна гэд тийм зар явж исэн фэйсбુક дээр үнгүүдээр биш. Тэгэхээр би ярьсан байхгүй юу? Одоо их нэртэй. Би ер нь явандаа тэгж байгаад хэрвээ хоёулаа амьдрах юм бол амьдрахтаа ч идэхгүй байгаа юм чинь. Хоёулаа явандаа амьдрах юм бол энэ 1-р хорооллын энэ хуучин байруудаас нэг байр авъя даа гэж боддгийн. Тэгээ би зүгээр санаагаа хэлэхгүй. Тэрнээс одоо ингээд ийм шинэ байр маяр ч юм уу. Тэгээд одоо энэ яруу марууч миний ухаан санаанд ерөөсөө байгаагүй. Өөс тусгай усууд нь л тусгай лаг усууд нь л авдаг байх. Мань мэдэд бол одоо 1-р хорооллын байр олбод их юм гэж бодож байгаа юм чинь. 1-р хорооллын байранд орвол их юм. Тэгвэл явгаандаа гэж байгаа шүү дээ. 1-2 жилийн дараа гэж байгаа байхгүй. Явгаандаа би нэг байр авъя даа гэж боддгийн шүү дээ. Дандаа алгийн болгоо одоо гэр хороолд амьдрах бүхий л насаараа өдөө өөж гэр хороол байсан, хот оч гэр хороолд бүхий л амьдралынхаа турш гэр хороолд амьдралаа. Ядтаа нэг энэ парта байшинд галт түлхэхгүй банта усанд хэвдэж үзэхинсөө гэж би боддгийн гэж би их нэртэй ярьсан байхгүй. Чи наад руу уцтаад үзээч. Тэг манай их нэр тэгсэн. Уу яахаа уцтаж гэд. Уу яах вэ зүгээр авахгүй ч гэсэн уцтаад үзээч гэд. Тэгээ уцсан байжсэн. Уцтаа шалах байхгүй. Тэгсэн чинь тийм үү байраа зарыг гэж байгаа харин манайх өөр байртай энэ төрөөсөлжсэн байр юм байгаа. Тэгээ бит хоёр байраа сарддаг юм уу гэд авгаа нөхөр хоёр. Гонаатай чинь үзэж болох уу гэдгсэн чинь. Ирээд үзэхгүй юу одоо бид нар яг засвар хийдгийм билүү гэд засваргүй авал засварын үнийг хасаад өгчнө гэдэгдэг байхгүй. Тэгээд нөгөөх юун дээр 20-нд орчихсон. 20-нд чи одоо тэгээд машинаар явуулдаг байсан үхээс явган бол явчихдаг гэсэн. Тэгээ орой болчихсон өвлийн хөвтөнд. Тэгээ би их тэртэй хэлэхгүй юу. Гэхдээ нөгөөх чинь байрны чинь хүн чинь хурж ирээд үзэхгүй юу гэдэг чинь штэ. Яах вэ гэдэг. Одоо мөнгө юм чи ямар цусаа яж очих вэ гэдгсэн чинь. Очоо үзээ л та гэдэг. Тэгээ би тэр чинь хувцас өмсөд доошогоо 1-р хороолд алхаж байгаа байхгүй. Хоёулаа мөнгөгүй. Гэхдээ бүр огт мөнгөгүйч биш л дээ. Би нэг зураг муур зурсан барьсан янз янзын юмнууд байсан. Тэгтээ байр авах мөнгөгүй. Тэгээ яваад очсон. Очоод уцтаад айлын гэсэргээ тэгээд тэр байранд одоо манай хуучин байралдаа очсон. Тэгсэн чинь бүр нэг хуучны юм юутай. Анхад нэг Монголд нэг орж ирсэн бүргэд хаалгатай. Тэр бүр саранпай юм уу. Тэгээ тэр байрыг ерөөсөө амьдраагүй сүүлийн 10 хэдэн жил дандаа түрээссэн гэж хэлээ. Өөртөө шинэ байранд ороод тэгээд хуучин байр дандаа түрээсчихсэн. Бараг 10 хэдэн жил түрээссэн юм уу энэ байрыг. Одоо тэгээ яршиг сая ингээ коронавирус 20 морь яасан чинь нөгөө түрээсийн усууд маань ч гэсэн түрээсээ төлж чадахгүйгээд гараа явчихлаа. Одоо зарчдгийн бил үн яаж байгаа усууд нь сонирхч хүмүүнд нь зарчдсан мөгөө битээр байж байгаа гэдэг. Тэгээд нөгөө орсон манай байрч анх ороход чинь бүр модон хаалга маалгатай. Дотор өрөөний Жордангийн хаалга нөгөө хуучны модон Орсын хаалга маалгатай. Түрээсийн байр юм чинь. Буур дарваад хитэн давхар бодож муудаад нөгөө Орсын хаалгыг чинь нөгөө олон жилийн баг анхны л байрных нь л хаалга баг. Яг нуухас муухастай том Орсын жайжсэн нуухас муухас. Амар муухай байр байсан. Тэгээд юм уу Обама боёд тэр бүр хүүхд мөхөс хараачаад халтайж малтайцсан. Тэгээ бид тэр одоо энэ дээр бас нэг юм засвар хийж байгаа тэгээ зарддаг юм уу гэд. Тоор тэгээ байр авах гэж байгаа юм уу гэд. Бид тэр энэ байр сонирхоод явж байгаа гэд. Тэр чинь намайг гэсэн байхгүй. Таныг нэг харсан хүн байгаад ах ингээд. Гэхдээ би байраач л та гэсэн чинь. Та жавдсан их чи хүүхдүү гэж авдгийг. Жавдсан гэдэг нь манай ээж л дээ. Тийм гэдгсэн чинь. Чи яаж мэддэг чинь. Бид нар жавдсан ихчдэр очиж бариулдаг байхгүй. Жавдсан имээ дээр
Жавзан имэд дээр чинь бид нар зөндөө олон амар сонио. Гэхдээ энэ тэгээ манай энэ цагаанагийн зохион байгуулж байгаа юм тест амар байгаа байхгүй юу? Гэхдээ энэ Улаанбаатарын тэр хэдэн мянган байр дотроос очиж манай ээжийг таньдаг, манай ээжид үйлчлүүлдэг, олон жилээр хүүхдтэйгээ толгой төрөг байруулчихсан тийм гэр бүлдээр нь би очиж байгаа байхгүй юу? Өө тийш дээ гэсэн чинь биднээс энэ хүүхдээ үзүүлээ байж хагаад чи нэг орж ирж исэн шүү дээ. Ээж дээр орж ирж исэн. Би ээж дээр нэг очиж зураг авч тавьдаг байсан. Зурсан зураг. Тийм үү би санахгүй байгаа юм чи би яаж санах вэ? Тэгсэн чи тэгвэл танах хоёрыг авчвал бид нар бас бэлгшээнэ Жавзан эмээгийн хүүхд авсан гэд бас нэг сайн хүнд өгчий гэж боддгийг. Тэгээ энэ бас бид тэрэ амьдарч исэн байр л да. Тэгээ түрээсэж исэн. Гэхдээ ер нь бол авахаар бол яг уу бид нар хадгалжээ. Засвартаа авах юм уу, засваргүй авах юм уу? Тэгэхээр бид тэр нэг сар хүлээж чадах уу? Мөнгө байхгүй шүү дээ. Нэг сар хүлээж чадах уу гэдгсэн чинь. Яах вэ? Тэгээд одоо чинь ингээд бүх юм хориотой байгаа юм чинь хүн болгон мөнгөгүй. Яг нэг сарын дотор аавна гэвэл ав гэж байгаа юм чинь. Тэгээ хоёлаа гараад хойшоо өвлийн үдэнд алхаж байгаа хөөх. Тэгээ алхаж байхдаа ярьж байгаа. Йоо мөнгө төгрөг байхгүй ээжиж нэг сар хүлээх хүмүүлээ гэж өгөх шиг юу ярьчих вэ гэд. Тэгээ бид тэр нэг сарын дотор мөнгө босгоод авцсан шүү дээ. Сонин бооз. Огт байр авахгүй зүгээр нэг оройд кино үзчихсэн гар ус майж жагаад тэгэд ганцхан байр олоод тэр ганц байраа очиод уулзсан чинь манай ээжийн танд хүн болж таарад тэгээд тэр байраа өөр олон байрууд үзэхгүйгээр ерөөсө ганцхан тэр байраа нэг сарын дотор авцсан шүү дээ. Өөр тавьсан л та мэдээж чи зүгээр газараас мөнгө олохгүй шүү дээ. Тэгвэл надад мөнгө зээлэх усуд нь өөрөөсөө гараад ирсэн шүү дээ. Таньдаг биш танихгүй усуд гарч ирсэн шүү дээ. Би хамаатан садан ч юм уу найз нөхдөс мөнгө зээлсэн ч бодож үгүй. Танихгүй хүн гарч ирээд надад байрны мөнгө өгсөн шүү дээ. Бүр гадаадаас. Би лайв дээр ярьж байхгүй юу? Нэг байр үзсэн чинь нэг байранд амьдрий гэж бодож мөрөөдөө тэгээд байр үзсэн чинь нэг дажгүй байр гэж юм чинь. Надад л дажгүй байгаа юм чинь. Тэгээд нэг юм хямдхан яг коронавирусын тэр үе чинь байр айхтар үнэтэй байгаагүй шүү дээ. Үн нэмэгдээгүй байсан. Тэгээд нэг ийм байр таарад тэгээ одоо бит хоёр мөнгөө цуглуулад нэг 20 сая төгрөг болж байна. Тэгэд үлдсэн мөнгийн нэг сарын дотор олох арга байдгүй. Одоо болохоос авч чадахгүй юм чинь. Авч чадахгүй юм чи одоо болио доо. Тэгж жагаад нэг зунаас нэг 20 зэр тавьчихсан дараа л ахаа байр хайдаа гэдгсэн чинь нэг хүн чатар ороод ирж байгаа байхгүй. Транк чатар. Тэгвэл сайн байна уу? Би лайв чи үздэг хүн байна. Би өөрөө гадаад байдаг хүн юм аа. Тэгээ өөрийн чинь дэмждгийг шүү. Мөнгөний хэрэгтэй байгаад байгаа юм надаас ав гэж байгаа байхгүй. Итгэхгүй байгаа юм чинь. Гэхдээ тэгээд намайг танихгүй байж би өөр гайхдаг. Намайг танихгүй байж тэгээд мөнгөө өгж болж байгаа юм уу? Тэгсэн чинь үгүй өөр чинь бол итгэж гинөө. Тэгээ бид нар нөхөртөөгөө тэр эмэгтэй хүн байсан. Нөхөр битээр өөрөө чи үздэгий. Тэг яг уу битээр яг уу энэ юунд тэр чи Австрид битээр олон жил амьдарч байгаа. 20 хэдэн жил амьдарч байгаа. Битээр эндээ бас юм ажилуулдаг. Яг уу тэгээд нэг байранд чи битээр туслая. Тэгээ өөрийнхөө боломжоор тэгээд буцаага төлнө үсттэй хүүм үгэхгүйгээр хэдэн төгрөг дутаад байгаа гэж байгаа юм чи. Тэгэл гүй бүр гайхаад байгаа юм чи манай ихнэр хүртэл гайхацсан. Одоо ингэ шаал танихгүй. Би эдрэ хамаатан садангаас асуусан бол амны бузар болон тэд нар бол юу ч өгөхгүй. Байсан ч өгөхгүй. Тэр шаал танихгүй хүн тэгсэн шүү дээ. Тэгээ би худлаа яриад байгаа юм болов уу? Итгэхгүй юм чи. 50-60 сая төгрөг хүнд зүгээр огт танихгүй өгнө гэж байх уу? Тэр байтугай зүгээр 5-600 мянган төгрөг хүнд өгчөөд хэрүүл уруулъя гэд шүүхтэд явдаг шүү дээ усууд. Тэгэхэд биш 40-50 сая төгрөг 40-50 сая төгрөг надад зээлцсэн шүү дээ. Тэгэнгүүтээ регистрийн дугаараа утасны дугаартайгаа хаягтайгаа нааш нь явуулчих гэж байгаа юм чи. Гүй энэ одоо яагаад тоглоод байгаа юм болов гэж бодоод.
Тэгээ юм яаж мэдэхгүй гэдэг. Иргэнэ үнэхээр Канадч гэдэг. Тэгээ иргэнэ үнэхээр Канада явуулсан шүү дээ. Явуулсан чинь дараа нь за одоо очсон баха. Очоо банкраас чад авчих гэж амж. 7 хоногийн дотор ороод ирсэн шүү дээ. Тэгээд нөгөө авгаа нөхөр хоёрлогоо уцтаад би тэр мөнгөө бүтээчлээ гэсэн чинь. Өө тийм үү ирээд байраа авах шаж авч. Йоо энэ бурхны шийдвэрнээр алнаа. Тэгээ би тэр байранд орсон гэж бодож байна үгүй. Байраа зассан. Тэгээ 3 сараас эхлээд жоохон дулаараал тэгэл очоод нөгөө байраа цэвэрлээл байраа тэгэл ингээл манай группийнх нь ч байсан. Би групп ажилладаг байсан. Тэгээ группийнх нь маань баяр хүргээд бөө юм болоод тэгэл. Тэгээ группийнх нь маань их тусалсан. Тэгээ манай байрыг цэвэрлж мэвэрлээ. Тэгээ 5 сард 20 тавигдаар би байранд орсон гэж бодож байна. Ороогүй. Яагаад ороогүй гэж? Яагаад гэвэл би хүний өрийг төлөх хэрэгтэй байсан. Хүний өрийг. Тийм учраас би гэр хороолдоо амьдарсаар байсан. Би 5 сард цараас ахгуулаад байранда бариагаа хийгээд гэсэн ажиллаа. Бариагаа хийгээд. Тэгээ гэр хороолдоо бол амьдрдгаараа амьдраад өөрийнхөө амьдрах ёстой амьдрах гэсэн байранда бариагаа хийжсэн. Нэг хэсэг би цамбад бариа хийжсэн. Цамби 8 дахь өрөөнд 2 давхарт бариа хийжсэнийг бол зарим усуд мэдчихэж байгаа бах. Тэгээ барьсан шүү дээ. Яагаад гэвэл би тэр хүний итгэлийг алдъя гэж бодоогүй. Надад итгэж хаа хамаагүй огт танилцаагүй, танихгүй нэг ч удаа гар барьж гар үсэг аваагүй. Ямар ч гар үсэг мүсэг материал ямар ч юм аваагүй ш надаас. Гоо одоо тэг муухай хүн байсан бол тэгэл уцаа таслаад тэгэл болтсон шүү дээ. Фэйсбүүкээ хаагаал муухай байдлаар амтан байсан бол. Гэхдээ би тэгээгүй юм. Надад тийм сэтгэл байхгүй л дээ. Гэхдээ тэр хүн бол миний мөн чанарыг таньсан. Энэ хүн бол хизэж худлаа ярихгүй юм байна гэж. Тэгээ би худлаа яриаг үл дээ. Би тэгээс гүрийн сар байгаад 11 сард өрийн дуусгасан шүү дээ. Дуусгаад өгсөн. За дууслаа шүү гэдэг. Тэгсэн чи яасан байх нь вэ? Юм айгүй сонио. Энэ ёстой энэ миний хувь тавилангийн энэ зохиолыг л нэрэ манай энэ намаа дагдаг энэ сүнс сүдэр амар бичнэ. За одоо чи байрны хөрөөс гарсан юм чинь одоо чи ажлын байртай бол. Яг тэгсэн байхгүй. Яг өрөө дуусаал байрныхаа өрийг дуусаал заастаа баярлаа найзаа тэгсэн чи за хэрэг болвол дараа хэрэг болоод хэлж байгаарэ гэж намайг тэгсэн. Одоо ч хэрэг болохгүй дээ ухааны ярьж байгаа юм чи би тэгээ хүнд хэрэг болдог юм бэл. Тэгэл тэгсэн чинь яг өр дууссны өдөр нь манай тэр 4 давхраас манай орцны 4 давхраас нэг нөхөр гарч ирэнгүүтээ хэрэлдээд надтай орон байранд байраа заст хийлээ нийтийн байранд эн чинь одоо тэгэл энэ коронавирусын халдвар хамгаалт мамгаал юу тэр үед нэг коронавирус базаард байсан хүмүүсийг масктай явмаа битэр гэл тэгэл одоо бид нар ийм тэгэл манай шатаар чинь аргагүй тэрний хилдэг бол зөвлөдөө 2 давхраас 1 давхар хүртэл ингэ шатаар хүмүүс очирлоод надад бариулах гээд очирлоод шаттайгаад очирлцсан байдаг гэсэн. Тэгэд ийм олон хүн шавуулаад энэ дотор чи ямар ч өвчтөе хүн байгаа юм бэлээ. Яста сөөх бөөх гэдгээр хоргонд хэлнэ. Яасан гэлээ. Эрүүл мэндийн яамд хэлэн бил нэгдгээр нэг хил амтаа нөхөрстэй. Солиорч гисэн. Яста бариулахгүй яста ингэж олон хүн шавуулахгүй яста нэр халдвар хамгаалт байхгүй нэрээ. Ажлаа хийдэг газраа хийнэ чинь нийтийн орон байранд барайг дотор яадаг юм аа. Оо 3 4 удаа орж иж хэрүүл уруул хийгээд бар зодоо их нү. Бар зодтолтонгаа алдаад. Тэгээ би их нэртэй ихгүй за ерөөсөө өөр юм айхгүй бол ажлын байртай болохгүй бол энэ ёстой бүтэхгүй юм байна ёстой ингэж ёстой амьдрахгүй юм байна гэдэг. Тэгсэн чинь манай ихнэр тэгээ хаана ажлын байртай болмоор байгаа юм гэдэг. Гэхдээ одоо тэгэд ойрхонд байвал зүгээрс нэгдүгээр хороолтой байвал сайн байна. Тэнгүүт нь ямар ч байсан нэг үнгүүрөө нэг ороод үзье гэдэг. Үнгүүрөө оронгуудаа хамгийн анхны байр бас хахаад. Энд дээр нэг давхрын нэг байр битээ дижсэн бохоо. Нэг давхрын байр хоёлаа авна шүү. Гаднаас нь хаалга гаргаж маргаад гэд. Тэгсэн чи энд нэг давхрын байр хямдхан зарна, цасваргүй байр, хямдхан зарна гэд нэг өрөө байр байна штэ. Хаана байна вэ гэсэн чи 19 дэх байранд байгаа штэ. Байна гэж штэ. Очиж үзье гэд. Бас мөнгө авахгүй дөнгөж нэг байрныхаа өрнөөс салцсан хоёр.
Тэгээ 19 дэх байрны шага очсон. Бас л түрээсэлдэг байр байгаа юм чинь. Бас заваа. Нэг давхар. Тэгээ завсар масаргүй ингээд олон жил завсар игаагүй юм чинь. Тэгээд нэг давхар юм байна. Тэгээ яг нэг хүнд охирсон хүнд нь өгчий гэж бодож байгаа маа гэд. Бас л нэг авгаа нөхөр хоёр. Бүр модон шалтай. Одоо манай 8 дугаар байрны битэрийн нөгөө амьдрах гэж авсан байр маань бас нэг баркет шалтай шүү. Хуучин ч гэсэн. Тэгсэн чинь одоо манай ажлын байр чинь бүр модон шалтай. Дээр үе нөгөө яг 1-р оролдыг барьж явах тийм банзан шал тавьдаг байсан. Банзан шал. Тийм банзан шалтай байр байсан байвал яах вэ? Хүү чорт. Хүн яаж амьдрч ийсэн гэмээр. Гүн энэ ч хүн амьдрч ийсэн юм уу гэсэн. Гэхдээ тэгээд хүмүүс төрөлсөлдөг штэ. Гэж байгаа юм чи. Тэгээд нөгөө нэг найз руугаа буцаагаад ярьж байгаа байхгүй. Чатаар уучлаарай л гэж. Уучлаарай. Тэгээ зовлонгоо хэлсэ. Худлаа яриаг. Ингээд юунд яах гэсэн чинь нөгөө нэг чамаас мөнгө зээлээд авсан байрандаа ажилласан чи хил ам хийгээд бариа бариулахгүй гээд ерөөсөө ажил хийхгүй тэр чинь ерөөсөө ажил хийхгүйсэн. Амар завтаа гараа тэр үүд нүдэл ороод ирнэ. Тэгэхээр гараад чи болоод чи энэ хүмүүсийг шавуулаад лай болоод ирсэн юм чи. Тэгээд тийм ингээд бүр ажиллаж болохгүй нэ. Тэгээд ажлын байр авахгүй болохгүй нэ. Мөнгөний тусламж тэгтээ их бишээ. Одоо чамаас их мөнгө авъя гэхэлэр бас санаа зовоод ядтан урьдчилгааны мөнгө яач болох уу гэдгсэн чинь тэгээд тэгдэг гэж байгаа юм чи. Тэгээд тэгдэг. Чи яг одоо би чамд итгэж байна манай нөхөр битээр чи бол өгдөг хүн юм чинь. Тэгээд яа тэгээ өөрөө боломжоор тэгээд өчөхгүй дөө. Тэгээд над руу 20 сая төгрөг шилжүүлээд урьдчилгаа. Тэгээ би нөгөө байрныхаа хүн дээр очиод за ямар ч байсан урьдчилгааг нөхчий. Тэгээ хизээ дуусах юм 2 сарын дотор. 2 сарын дотор гэдэг ч аахгүй. Тэгээ 1 сард юм уу? Чи 11 сар болчихсон. 12 сар 1 сард. 1 сар ихэд төлбөрөө дуусах юм. Дуусчихлаа харж байгаа гэдэг. Тэг чи яах вэ? Танд итгэж байна. Тэр хоёр ч гэсэн бүр тэр байрнаас салахын төс болчихсон. Тэр байрын хүмүүс үрж ирээд авахгүй байгаа байхгүй. Амар муу ирсэн юм аа. Мудаа хаалга малгатай. Тэгээд бүр ингээд дотортлог зарим шадлан малууд нь бүр хөгс идэж мэдчихсэн. Яаж хөө амьдэрч ийсэн юм. Тэгээд тэрийг өстө бүтэн засаал, группийг нь тэгээд засаал. Тэгээд би группийнхөө усудаас бас зарим нэг усудаас заримаас нь 10 саяг, заримаас нь 5 саяг ингээд надад итгэж исэн тэр усудаас би мөнгө зээлсэн шүү дээ. Тэгээд өөрөө ажиллаа хийгээл ёстой өдөр шөнөгүй ажиллаа эсрээд тэгээд өөрөө дарсан. Бүх усуудын өрийг би буцааж өгсөн. Ёстой надад 3 сая төгрөг өгсөн хүнээс авахгүйлал 300 мянга өгсөн хүнийг хүртэл би бүх өрнүүдийн бүгдийг өгсөн. Ёстой хамгийн томоос нь авахгүйлал за эхлээ 20 сая дараа нь 10 сая өгсөн усуудыг дарыг гэл бүгдийнх нь мөнгнүүд бүгдийн дард дуусгасан. Тэгэхэд хавар ихэд би ажлын байрны хоёрыг бүгдийг тусгасан шүү дээ. Тэгээ энэ аюулгүй сонирн байгаа өстэй та нар боддоо. Эхнэрийн бэлдээд өгчөж байгаа. Хаа хамаагүй баг танихгүй суухгүй амьдрахгүй дэ гэж бодож исэн танихгүй хүүхэнтэй би амьдрчиж байгаа байхгүй. Одоо эхнэр битээр чинь анх чинь битээр суун барин хийж байгаагүй тийм усуд суучих байгаа байхгүй. Тэнгүүтээ энэ Улаанбаатарын төм буман байран дотроос шууд 8 дугаар байрыг хүний мөнгөөр авчиж байгаа байхгүй. Зээлэр. Тэнгүүтээ тэндээсээ хил ам болонгууд одоо миний ажиллаж байгаа энэ байр шүү дээ. 19 дугаар байр. Энийг би бас ганцхан байр үзэл тэрнтэйг олж уулзаад авчихсан шүү дээ. Ерөөсө ганц л байдаг шүү дээ. Би нэг олон юм дотроос сонголт хийдгүү. Ерөөсө сонголт хийхгүй. Зөв совиндээ итгэл авчдаг. Миний авсан машины дүртэл тийм шүү дээ. Би танад машины хойноогоо ярьж ирсэн шүү дээ. Машин үстэй гажиг авсан гэж. Ерөөсөө миний нэг ганцхан сонголтууд ёстой төгс байгаа юм чинь. Төгс сонголтууд. Тэгэл бид тэр чинь 8 дугаар байранд нүүж ороод гэр орооллынхаа юунаас 8 дугаар байранд нүүж ороод тэгээд нүүж орсон жилдээ модуна маань гараад
Мод унаа гардаг жилэнд би энэ жижиг улаан машин аваад одоо энэ жижиг улаан машины чинь би бас л хоббигоор л ерөөсө фэйсбુક дээр явж байгаа л тэгээд нэг машин зарна гэхлээр нь тавхиж очиод очисон өдөр авцсан шүү дээ. Очисон өдөр надтай цуг явж исэн манай найз тэр мөнгөтэй байж таараад сүгж дурлаад байгаа бол авал авахгүй юу? Дараа нь мөнгө өгөөрэй чи гээд. Чи дараа нь тэгээд мөнгө өгөөрөө гэхлээр үгүй чи хашаа байшин сонирхгүй үз хөгшин бас хашаа байшингаа зар гэж би авна штэ. Тэр чи өөрөө нөгөө 8 идэг. Би хашаа байшингаа хямдах өгсөн дөө. Миний улаан машин чинь миний хуучин амьдарч ирсэн хашаа байшин байхгүй. Тэгээ би хашаа байшингаа гаражтайгаа 40 сая өгсөн. Тэгээ газар дээр битэр тийм 8 ийдсэн штэ. Машиныхаа хажууд одоо миний унаад байгаа улаан машины хажууд зогсож байгаад яста гажиг байгаа биз? Амар сонир байгаа биз дээ. Гэхдээ энд бол хүн итгэхгүй. Би ийм төлөлгөө зохиогоогүй шүү дээ. Ягаад ч тэр өдөр манай тэр найз манай гэрт ирчихсэн модунаг эрхлүүлтэн чихэр жимс авчирсан байж байгаа. Би нэг утас үзээд ингэ байжсэн чинь бод нэг машин гарч ирчихсэн чинь. Модунаг солирж байна. Манай гэрт ирчихсэн модунаг гараагүй байсан. Манай ихнэр том гидстэй. Тэгээ бид нар чинь бас нэг тэр чинь бас гаднаас бас нэг юм аваад ирсэн. Би тэрийг идэж суужгаад энэ замын уртад нэг сайн моторс гээд нэг машин зардаг газар байдаг юм биш үү? Манай самбын урталд. Тэн дээр нэг миний нэг сонирхоод идэг дээр үе нэг юм хуучин бенз шинээр буусан гинэ. Энэ яс зургийг харж байгаа юм чинь. Энэ өстө гой бенз байна. Ямар үнэтэй юм бол очиж үзье гэд. Тэгэхээр манай ихнэр чи их том гидстэй байсан. Тэгээд тоор түгэл цуг явчаад ирэхгүй би байж л тэгээд. Тэгээ манай найз битэр тийш явсан байхгүй. Тэгээ очиод үзсэн чи миний бүр хорхоо өдлөө болдгүй. Амар санагдаад. Гэхдээ тэгээ 50 сая гэж штэ энэ чинь арайд үнэтэй юм биш үү? Манай найз тэгжсэн. Гэхдээ чи одоо ийм дээр үе одоо хинж тоохгүй болцсон ийм 50 саяар аваад хат яадаг юм бэ? Чи 50 саяар зүгээр энэ хажууд нь байж байгаа энэ гоё тэгэд чин тэр чин Япон машины зөндөө байсан. Япон машин, Герман машин, бүр BMW тэгээд бензин бас бүр 16 17 оны моны гоё загварууд өтер 50 сая дотор байсан шүү дээ. 50 саяар авахд байсан. Орж ирсэн. Гэхдээ чи энэ шин загваруудаас нь аваа шүү дээ. Энэ чи гоё юмнууд нь байж шүү дээ. Бүр опшн савхин суудал муудалтай халдаг байдаг гэж. Үгүй хөгшин энэ хуучны энэ машины сонирхоод байна. Тэгэхээр чи бенз болдоо гэдэг тэр залуу намаа яг сонирхоод байгааг мэдсэн л тээ. Буудгүй махар хүүрчин. Буухгүй гэд. Ээж одоо ийм хуучны хар дээр юм шиг. Одоо ахиж ийм машин орж ирэхгүй. Би одоо энэ ганц энэ машинтай, ганц килограмм машинтай энийг л зарна гэд. Инээсээ цус гарган маргана гэд солиорол болдгоо. Тэгээ би мөнгө хүрдэггүй. Ихнэрлээ уццсан. Ихнэрд мөнгө хадгалуулдаг юм чинь. Хөгснө энэ машиныг амаар байна гэсэн чинь. Гэхдээ одоо байгаа л тэгээд хамт шимээл бүх юмас та 0-од нэг 10 сая төгрөгөл байна штэ. Гэтгсэн. Тэг чи манай хажууд миний хажууд зогсчихж манай найз. Яг надаас мөнгө зээлүү зээлэхгүй да. Хизээ өөх юм. Тэг чин би нөгөө хашаа байшин маань байсан. Би ч хашаа байшингаа зарж иж л өгөх бах та гэсэн чинь. Тийм чи хашаа байшингаа хид гэж байгаа. Чи авах юм өсч би авна штэ. Би тэнцээч амьдрахгүй. Үн төрөөсөж байгаа дараа нь тэгээ жоохон газар үнд орохлоор зарчна. Тэр өөрөө 8 чин гаралтай. Тэгээ би ч нөгөө ухаан санаа машин руу явцсан юм чинь ааваа гэд. Тэгээ хідэр зарах юм гэсэн чи би нөгөө өөрөө 10 саятай цааталт нь би бас хаан тэнэг гараа. Цааталт нь 40 сая дутуу байсан юм чинь. Нөгөө нэг машин авахд. Би 40-оор өгнө гэж хасан. Гэхдээ одоо ядтаа нэг 50 ч юм уу 55 гэдэг нэг өөртөө хэдэн цаас унгаадаг байгаа та. Би ч нөгөө 8-ыг сэтгэхгүй байхгүй юм чинь. Яг машинаа үлдсэн мөнгөийг л хэлж байгаа юм чинь. 40-оор авахгүй юу. Тэгээ манай нөгөө хойно гэр хороолд манай юун дээр очиж исэн. Бидээс нөгөө гэр хороолоо эргэж явж хахад. Болж байгаа юм 40-оор өгөх юм уу? 40-оор аав гэдэг. Танаа чи юу юутэй л гаражтай, амбартай, баашинтай юмтай штэ. 40 саяар тэгээ энэ бас нэг дөнгөж энэ төр оруулаад артлын динж юм чинь. Чи дараа нь тэгээд өөрөө 8 ч өгсөн. За чамаар 8-аа заалахгүй би мэдчих. Шууд авлаа шүү. Авъя, гар барьчих. Тэгээ би газар дээр машин нөгөө одоо энэ улаан машин гаж зогсож байхдаа хашаа машингаа зарцсан шүү дээ. Йоо ийм 8 гэж байх уу? Тэгээ машин унаа шагаад очиж гэртээ.
Өдөр нь очиж үзээд оройн унаа давхиж очиж байгаа юм чи. Тэгээд дараа нь би айгүй харамссан байхгүй. Тэгтээ их нэртэй хэлээгүй. Яагаад харамссан гэж? Угүй нэг жоохон ойлтойгон шиг машин авчдаг байжээ. Таг дээр үе. Тэгээд нэг ийм машиныг айгүй үнэтэй авчихлаа да гэж би бодож ирсэн. Тэгээд ихнэр маань за тэгээ болж байгаа юм уу? За яг би 8-нд чи ороод яах вэ? Тэгтээ арайд үнэтэй намайг энэ машиныг авахд хүн болгон тэгж ирсэн. Хүн болгон. Оо ийм үнэтэй аваад татсан нэр хайр мөнгө зөнгө гэтэрч мэгээд. Хүн болгон тэгж ирсэн. Би ч өөрөө сүүл дээр харамсаж байгаа юм чинь. Би ч орд. Арай үнэтэй авчижтэй. Чи баг орж исэн кровны үнэтэй. Орж исэн бүр пул овшин кровны үнэтэй. Ийм тахар дээр үе машин авчихсан. Тэгсэн чи одоо бодож явах нэ. Энийг авсан болсон байгаа байхгүй. Яагаад вэ? Яагаад гэвэл энийг би зарж чадахгүй. Одоо би за буцаага зарууд нэг 10-15 сая маяар зарна штэ. Энийг надаар буцаагаад энэ машиныг ядагдаад 40 саяар ч хүн авахгүй байхгүй. 40 саяар ч хүн авахгүй. Яг бол энэ дээр үе ийм машиныг одоо хүмүүс тоохгүй штэ. Тийм учраас энэ машинаа зарж чадахгүй байгаа учраас одоо би хүл дүүждэг унаатай байгаа байхгүй. Бурхан бол тэрийг мэдчихсэн байхгүй юу? За энэнд ястоныг зарж чадахгүй нэг ганц машин авъя. Тэгэхгүй бол эн чинь машинаа дисгэхгүй зарчдаг юм чинь гээд. Би заримдаа жилд 2 машин зарж ирсэн шүү дээ. Машиныг ерөөсөө дисгэхгүй 1 жил болгоо зарчдаг. 5 жилийн дотор 7 машин сольцсон байсан би. Тэгвэл энэ машинаа солиогүй. Яагаад гэвэл энийг зарж чадахгүй юм чинь. Би чинь 50 саяар авчаад тэгээд ямар 20 саяар өгөлтэй юм биш. Тим тэнийг 8 гэж юу ах вэ? Тэгээ энэ маань одоо яг өнөөдөр манай гэр бүлийн хамгийн хэрэгтэй машин байгаа байхгүй. Хамгийн гологдож, хамгийн харамсаж исэн машин маань ёстой голсын голд орно гэхээр хамгийн хэрэгтэй машин. Одоо намайг ажил руу маань зөөж хөл залгуулж ингэж байгаа машин байхгүй. Сонин байгаа биз. Амар сонин. Энэ бүх юмыг зохион байгуулад байгаа байхгүй. Би ярмруу нүүн гэдэг энэ юу гэж нь урд нь ярьж байгаагүй шүү дээ. Ерөөсөө ярьж байгаагүй. Их нэртэйгээ ярьж байгаа л манай модуна ганцаардаад хөөхий айлын хүүхд гуугаа тоглоомоо барьж гүүгээл. Тэгэл гэртээ ирэхлээр ингээл ганихрал гадаа гарыг гэл ганцаараа амар өрөвдмөр байгаа юм чи хөөхий сонгоор хараад гадаа гарыг гэл гадаа хүүхдүүдэд тоглохгүй гэртээ ганцаараа. Тэгэл би хүүгээ харж байгаа л их нэртэй хоёлаа нэг хүүгээ нэг дүүтэй болох уу гэхэд манай ихтер уйлал. Би яг энэ үгийг чи хүлээж ирсэн гэл. Би төрүүлж хийж чадахгүй байсан. Яагаад гэвэл одоо ганц хүүтэй байя. Одоо тэгээд нас мас явж байгаа юм чи яар шиг гэж яриад байдаг бол тэр чинь ахаад хүүхдтэй болоод яах вэ гэж. Би бол дотроо бол нэг ахаад нэг хүүхдтэй болж болчихсон гэсэн бодолтой байсан. Манай ихтер тэгжсэн юм байл л дээ. Би тэрийг мэдэхгүй юм чинь над яриаггүй. Тэгээ би тэгсэн байхгүй. Хоёулаа нэг хүүгээ нэг дүүтэй болохгүй бол үнэхээр өрөвдмөр юм аа. Цонхоор хараал тэгэл гадаа тоглож байгаа хүүхдүүдийг хараал. Гадаа гарахлаараа хүүхдүүдийг гүйжиж бол гуугаал тоглохгүй бол ингэж ах юм. Насаараа ганцаараа явуултай юм шүү дээ. Дүүтэй болох юм чинь манай ихтер уйлаа сүйдмэд боллоо. Яста баярлалаа гэд уйлал. Тэгэл бид хоёр хүүхдтэй болох шийдвэр гаргаад. Тэгээ өнгөрсөн 100 эдрийн голын ирэг дээр шүн унтчих та. Шүн 5-гаас ирдгий. Голын ирэг дээр би нэг дайв хийжсэн та. Эдрийн гол гэдэг айгүй гоё гол. Голын ирэг дээр би майхан дотор унтчих та. Манай хоёр унтцсан. Шүн ягаад ч босоод шээс үрээд боссон баху. Шээс үрээд нэг гадаа гараад шээс. Оо зун чинь ингээд мэдээтэл сайхан зуны шүн. Арцайсан од гарчихсан. Нэг бийц чаад тэгээд нэг орж ирээд гадаа зогсож байгаа нэг тамхиад татчихад. Тэгээ орж ирэх хэвтэн чи нойр үрдэх. Нойр үрдэгвэ. Эд болоо юм бодоод. Тэгээ юу гэж бодсон гэж. Одоо ингээд манай ингээд ихнэр чинь нэлээд том гидстэй болцсон байсан шүү дээ. Илүү том гидстэй болцсон.
За ер нь би ч 2 өрөө байртай. Тэр өдөр бодож байгаа юм. Тэр аялаж явж байхдаа тэр голын ирэг дээр одоо ингээд хүүгүүд маань ингээд томорно. Тэгээд том өрөөндөө унтуулах уу? Бүгдөө унтлагын өрөөндөө жигцэлдэх үү? Энэ хоёр ч хоёулаа том залуучууд болоод орон зай хүснэ. Ер нь л байраа томруулъя гэдэг бодол орж ирж байгаа байхгүй. Яг л нэг тим юм бод гэж байгаа юм шиг тэр шөнө нь би чинь урд нь нэг босож шөнө гарч шээдгүй хүн чинь яг тэр үед гарч шээгээл яг тэр бодол орж ирж байгаа юм чинь. Тэгээ өглөө босоод өглөө хүртэл унтаагүй шүү дээ. Хаана бах уу, яах уу, ийх үү, юугаа зарах уу, марах уу гэдэг. Тэгээд өглөө босоод цагаа угаад суудсан чи ихтер ч босоод ирдэ. Тэгээ ихнэртэй хэлж байгаа. Хөгшөө би өчтөр олигтой унт чадсангүй, нойр хүрсэнгүй. Илүү балаа юм бодоод би чамд нэг саналаа хэлэх үү гэдэг. Юу бодсон юм? Нөгөө манай ихтер нөгөө ийш тийш аялах тухай юм ярих гэж байгаа бодож байгаа байхгүй. Хаашаа явна гэж бодов гэдэг. Үгүй ээ, хаашаа маашаага бодсонгүй. Одоо хоёулаа хотод очингуудаа байраа заръя. Яаж байгаа юм? Гэхдээ хүүгээ гарахаас өмнө байртаа болъё. Хаана? Чи хаана баймаар байна? Чи манай ихтер ярмаг шааж байгаа юм чи. Түл чи ярмагч очи. Ямар ч гэсэн байраа томруулъя. Яагаад ч юм одоо энэ жилд хөдөлмөр санагдаад байна. Яг дотроос хувийн татчих юм чи. Энэ жил хоёлоо хөдлөе. Тэгээ юу ч хөө байгаа штэ. Тэгээ одоо шинэ байранд оръё гэвэл мөнх цаас хүрэхгүй штэ. Тэгээ хоёлоо ярьж байгаа хөөх. За тэрийгээ зарна, энийгээ зарна. Одоо энэ унаад явж байгаа 100 та бараадаг хүртэл зарна. Оо ёстой. Зогсоол хэвээр бүх юмдаа зарна. Хоёлоо ганц амьдрал юм авч явж идэг ажлын байраа л үлдээн. Бусдын бүгдийг гусъя. Алт мөнгөж гусъя гэл. Болж байгаа юм болно. Шүү. Ирээдүгөө бодоод. Тэгээ би тэр аяллаас ирээд нэг хэрэг угаагаад тэгэл зар тавиал зарсан шүү дээ. Манай байр чинь 7 сарын 30-нд зарагдсан шүү дээ. Миний цогсоод байр 2-ууд баг цогсоод нь зарагдаад дандаа нэг хүн аваад яваад гисэн. Манай машины 2 цогсоод байсан. 2 цогсоод зөвхөн нэг хүн хурж ирээд хоёулыг нь аваад яваад гисэн. Амар сонио. Байрныхаа дотортлыг нэг цогоогод манай дүү гэдэг. Цогоо дүүгээ гуйж байгаа байрныхаа дотортлыг нэг өнгийн сэргээгээл сэргээсэн байрны дотроос лайв хийгээд гэрлүүгөө алхаж чахад дрон гуц дуграад гэрлүүгөө алхаж чахад ч тий. Байрнаасаа гараад. Гэрлүүгөө алхаж чахад уц дугрангуудаа байрыг авъя гэж байгаа юм чинь. Би баг Монгод хамгийн хурдан байр зарсан баг. Лайв хийгээд 15 минутын дараа манай байр зарагдсан шүү дээ. Хадаа ицсэн. Тэгээд өөрөө шалтгаалт бүх юма зарчиж байгаа юм чи. Мандалагийн энэ байр чи айгу удсан байхгүй юу? Энэ чи ашиглалтанд ордгоо. Байш нь баригдчихад байгаа мөртөө улсын комисс хүлээж авахгүй. Тэгээд энэ байраа битэрсэн сонгоцсон. Зөндөө манай ихтер чи ястаа нэг хөөстө онгот нь орцсон шүү дээ. Шааж гэж байгаа юм чи ястаа нэг төмөн зарууд руу авах гэж ороод. Тэгээд энэ л орё гээд. Тэгээ энэ удаа бол би ихнэрийнхээ үгийг дагсан. За одоо чи өөрөө мэдтээ. Чиний үгийг дагая. Үнэн дээр би Ярам мармгийг баг мэдчихгүй. Очиж үзээчихгүй. Ярам гэж ямар газар байдгийг мэдэхгүй. Мэдэхгүй юм чи яах юм. Манай ихнэрийн найзууд чинь Ярмагт их зөндөө байдаг байхгүй юу? Ихнэрийн нэг уулзаж учирдаг нэг найз хүүхнүүд нь Ярам гар зөндөө. Хамаатан саданч зөндөө. Тэгээ манай ихнэр Ярмгийн надаас илүү мэднэ. За чи одоо энэ удаа чи одоо хүссэн газараа юу очих. Би бусдын зохицуулъя гэдэг. Тэгээ манай ихнэр чи энэ байрыг олсон шүү дээ. Тэгээ хоёлоо хүлээгээд та нар мэдж байгаа шүү дээ. Нөгөө 5К-гийн гуйлгчин болж төмний нүдний улаа болж амьтны баахан бах тавыг хангадаг тэр үе шүү дээ. Би чи ажлын байранда амьдраад ажиллаа хийж чадахгүй. Тэг чи аргагүй шүү дээ. 7 сарын 5-нд ажиллаа хаагаад аялаж явцсан. Тэг аялаж яваад ирээд байр аавна гэж ирсэн яриачгүй байсан усууч ямар ч төлөлгөө байхгүй. Тэгээд ирээд 8 сард ажилдаа орчих юм бодвол явсан аялаж явж байхдаа бүх мөнгөө үрдсэн юм чи. Аялалд бензин дос хийгээд замдаа ямаа авч боож моогоол хонь мон идэж мэдээл тэрстэ нэг юу бошлоо хаад
оргомжийн болон гусч гисэн юм чинь. Тэгээ зарим газар чи амралтын газар мазар хонж моноол. Тэгээд нөгөө нэг ажилдаа орно гэж бодоод тэгээд нэг байсан хідэн цаасаа бүгдийг аялалд үрээ хийцсэн юм чи. Бид ч мөнгөгүй үрж ирэнгүүтээ байраа зарсан уусууч шүү дээ. Тэгээд хоёулаа ажлын байранда энэ байранд орохоо хүлээгээд 1 сар амьдэрсэн шүү дээ. Одоо энэ ажлынхаа байран дотор хамаг юм жигчгсэн. Бүх сэргэх зай байхгүй. Ажлаач хийж чаддаггүй, байрандаа орч чаддаггүй. Байсан хідэн цааснаа байрныхаа урьдчилгаанд өгчихсөн. Нөгөө нэг заржсан, нөгөө хуучин байраа зарсан, зогсоолоо зарсан бүх юмудаа байрныхаа урьдчилгаанд өгцсөн. Дээрээс нь унжис нөгөө парадогоо бас зараад парадог маань манай эхнэрийн дүү авсан. Тэр мөнгөө өгөөгүй. Мөнгө чи 2 хувааж өгнө гэд. Тэгээ битэр чинь бүрстэ илгээр хөвдсөн шүү дээ. Ажил хийж чаддгүй. Яаж ажиллаа их юм чи гэрээ дүү ажиллагаа байраа дүүр юм чихээд өөртөө амьдарч байгаа юм чи. Ажил хийж чаддаггүй. Хамаг мөнгө аваачаад энэ Монкон ингээд байрны компанид бүх юм аваачаад тэнийг юм шиг гоятаар ганц 2 сая төгрөг авч үлддэг байгаад. Бүгдийг аваачаад туршаа гайцсан. Тэгээ эхнэрийн дүүгийн мөнгө ирдэггүй. Жинхэнэ годрооцсон шүү дээ. Ямар ч мөнгө байхгүй. Тэгээ ямар санд 5 цаас өгөөч гээд гуйж явах. Гууга төмний шившиг болоод баахан амтд аваач сэвээд намайг чинь 5 цагаасны гуйлагчин болгоод гоо яах вэ? Би ямар хулгай хийсэн биш. Монгол гуйсан юм чи. Тэгэхээр надад тэр үед айгүй хэцүү байсан. Одоо ч тийм биш л дээ. Тэр үед амар хэцүүсэн. Тэгээ энэ бүхэн бол өстой бурхны зарилгаар л явсан. Тэгээд байранд орсон. 8 сарын 30-нд хамгийн түрүүнд энэ байранд орсон. 8 сарын 30-нд ороод. Тэгээ зээл хөөдсөн, зээл маань бүтсэн. Зээлийнхэн тулгуу гэрээгээ хийсэн оноос өмнө хийн гэж тулгуу гэрээ хийж агаад тэгэл гэрээний дагуу төлбөрөө төлөх болж байгаа. Тэгэнгүүт дархан эрдэнэт рүү явсан. Төлбөр төлөгдөх хугацаа төгөөд идэг. Дархан эрдэнэт рүү яваад нэг амжилттай ажиллаж чадаагүй. Хуучин бол би их сайн ажилтдаг байсан. Яг цалин мөнгөгүй үеэр нь очиод муу ажилласан. Гэхдээ яг вэ явсныхоо яс зүүн хүчээр. Тэгээ хурж ирээ дахиад өргөжлүүлээд ажилландаа манай ихтер 12 сарын 20-нд төрөндөө гэсэн эмчнэрээ угаасаа тэгсэн байхгүй юу. За нэг 12 сарын 20-наас хойш төрнө гэд тэгжсэн. Тэнгүүд нь хоёулаа тайвширчихсан. За 12 сарын 20 хүртэл хоёулаа тэгж ажилтнаа ингэж мөнгө олно гэд хөөхий ихтер маань өдөр болгон цүнхээ зарах гад зар оруулаад би ч гэсэн ажиллаа хийгээл ингэж явсан. Тэгсэн чинь гинт ихтер маань сарын өмнө дутуу төрөөд гинт төрсөн шүү дээ. Тэгээд нөгөөх мөнгө цаасаа ч олигтой хурааж чадаагүй. Хоёулаа ингэж 12 сарын 20-наас хойш төрнө гэж бодож исэн. Наанста өрөө дарандаа гэд явж исэн хоёр хүн чинь гинт баларч байгаа юм чинь. Тэгээд та хуруунд байсан бүгшнүүдээ сугалж аваад зарж байгаа юм. Гэхдээ энэ болгон маань бүгд бурхны заасан замаар л явсан. Бүх юм яг ингэж явах ёстой л байсан. Ингэж явах ёстой. Тэгээд ихнэр маань эмнэлэг твтэл би хүүгээ хараад гэртээ байсан. Хүүгээ хараад гэртээ байж амар сонио. Би одоо зарим нь ярихгүй байгаа шүү. Зарим нь яриаг байгаа. Тэгсэн чи хадам ээж манай давхад ирсэн. Хадам ээж давхад ирсэн чинь би нэг модуна битээр нэг 2 гачи юм байж исэн. Одогтой хоол унддгүй. Манай модунагийн хоол дандаа ээжиг хоолыг эзрээд миний юм уу таахгүй. Тэгсэн чи хадам ээж хурж ирэнгүүтээстэй ингэж хүүгэж өсгөнж байхгүй ч үгээд. Хадам ээжтэйгээ жоохон тартур хийгээд угаасаа надад жоохон дургүй байсан. Анхнаасаа суулгах дургүй байсан. Тэгээд над руу бас нэг хэдэн үг мөг хэлээд. Тэгэхээр би одоо битээ энэ миний амьдрал руу ороод ирсэн чинь. Ёстой энэ хүүхдэд хурааж алах нь гэд модунаг аваа яваад гисэн. Модунаг чинь сайндаа ч өвөө эмэгэндээ очисон биш дээ. Хадам ээж хурж ирэнгүүтээс та хүүхдээ ингэхгүй шүүгэнгүүтээ аваа яваад гисэн байхгүй. Тэнгүүт нь би гэртээ ганцаараа хоцорж байгаа ихнэр лөө хэллээ. Өвөө эмээ хурж ирээд модунаг аваа явчихлаа. Бараг тэрэн дээр бохтой. Надтай байвал зутрахаар шинжтэй байна гэдэг. Тэгэнгүүтээ би за ер нь чамаг гартаад би 14 хоног ажиллая гэдэг.
цогсолтгүй ажиллаа, амралтгүй ажиллая гэдэг. Яаж байгаа гэхгүй би одоо яах юм тэгээ модуна өвөө эмэргүй явцсан чи имлэгт хоёр имлэгт байж байгаа. Эхнэр маань төрчихсөн, манай баг гарчихсан. Тэгээ аппаратанд инкубаторт орчихсон. Нөгөө эрчим дэмжлэгэнд орчихсон байсан юм чи. Би тэгээ гэртээ ганцаараа. Гэхдээ би гэртээ ганцаараа өдөржингөө чамд хоол зүгөө дими тэнийг юм шиг байж хахаар би чамаа гартад ажиллаа хий өрөө даръя гэдэг. Тэгээ зогсолтгүйгээр амралтгүйгээр ажиллаж байгаа юм чи. Модуна эмээг их рүү явсан болсон юм. Яг өстой энэ манай энэ цагаанаа өстой бүх юмуудыг зохицуулж байгаа байхгүй. Яг тэр модунагийн имийн яг тэр модунаг нэг халтайчсан байж хат нь уйлдсан байж хат нь орж ирдэг нь ч бас юу ч үдээ. Орж ирсэн өдрөө дагуулад явдаг нь ч бас юу ч. Явсных нь өдөр нь би надад ухаан орж байгаа юм чи. Одоо яг энийг ашиглаад би ажиллая. Надад ажиллах ийм боломжийг гаргаж өгч байгаа байхгүй. Бурхан тэгж байгаа байхгүй. За тэнэг хар гараа. Чи зүгээр нэг ихнэртэй хоол зөгөөд хүүхдээрээ байгаад байл чи өрөнд идэгдлээ. Өр чинь ихэгдээд байна. Чи бүгжээ авчаа зараад мөнгөөр өгсөн ч гэсэн цаан ч ахаад мөнгө үлдээд байна. Яг оноос өмнө 12 сарын 31-ээс өмнө төлөх хөрөв байхгүй юу? 12 сарын 31-ээс өмнө төлөх тулгуу үрттэй. Тийм богино ийм гэрээ байгаа байхгүй юу? Хувь ийзэн богино. Тэрийг төлөв. Чи ингээд тэнийг юм шиг суугаад байвал дараа ихнэр чин гараад ирэн чи ихнэр хүүхд хоёроо хайчаад ажилдаа явж чадахгүй. Тэр жигтэй ажилгүй ингээд уртуудаа хуцаа суух гэж. Одоо чи ганцаараа сууж яхаар очиж ажил. Тэгээ би одоо ингээд ажиллаад одоо маргааш нөгөөдөр гээд 4 өдөр ажиллахаар болж байгаа. 4 өдрийн дараа манай ихнэр хүүхд хоёр энэ 7 хоногийн сүүл юм уу? 97 оны ихээр эмгээс гарах гэж байгаа байхгүй юу? Эмгээс гарах гэж байгаа. Тэр үртэл би ажиллаж байгаа шүү дээ. Тэгээ би одоо ингээд тулгуу ингээд огцомдож ажиллаад овоо нэг бас нэг өрөндөө хідэн цаас дээрээс нь бас нэг идэж уух өвлийн идэж мэдснийхээ мөнгийг олж байгаа байхгүй. Өвлийн идэж мэдчих байхгүй манайх. Одоо айдч өвлийн ичээ гэдэг манайх өвлийн ич байхгүй, өвлийн ичний мөнгө байхгүй. Бүх мөнгөө өрлөгөө шаацсан юм чи. Тэгээ тэр мэрийг би олж байгаа байхгүй. Ёо энэ бурхны энэ зохион байгуулалт энэ бүх миний амьдралыг бүгдийг ингэж эренбэлж хамгийн гол нь эренбэлж байгаа байхгүй. Дараалт нь оруулаж ингэж явж байгаа эдэр бод яста үнэхээр гайхамшигтай. Үнэхээр гайхамшигтай. Одоо цаашаа надад одоо ямар гэж амьдрал бэлтжээд байж байгааг би мэдэхгүй шүү дээ. Ямар ч байсан муу амьдрал биш. Би одоо энэ өөрийнхөө бие шүглцсэн байж байгаа. Надад шүглцсэн байж байгаа энэтэй цуг амьдрснаас хойш 6 жилийн хугацаанд би яста үнэхээр гайхамшигтай сонирхолтой амьдралаар явж байгаа. Гайхамшигтай сонирхолтой. Хизээч энэ надад хизээч муу юм зааж өгч байгаа байхгүй. Хизээч муу явуулаагүй. Өвчин зовлон хүртэд надад урьдчилан сануулаа сэрэмжлүүлээд би хор тавдраар өгчихсэн хүн шүү дээ. 24 онд. Хэрвээ миний бүхснээс цус гарч яг тэр цагаан сарын өдөр доошгоо цус алдаж эмнэлэгт очиж би бүдүүнгэцээ дурандуулаагүй бол хэрвээ миний бүхснээс цус гараагүй байсан бол би бүдүүнгэцний хорт хавдраар үхэх байсан. Бүдүүнгэцний хорт хавдраар. Тэгэхэд миний бүхснээс цусыг гаргаж ийж би цус гарч ижид бүдүүнгэцээ дурандуулсан. Тэрнээс би эмнэлэгт очдоггүй юм шүү дээ. Зүгээр одоо юу гэдэг нэг лаамаж ихэж ч юм уу ингээд тэгээ яваад байсан бол би урд нь тэгээ явж ил байсан юм чинь. Доошоо ингээ жоохон цус үзэгддэг тэгэнгүүт нэг лаама чихэж мэхэд нэг хятадмтын лаама 50 мавны лаама яаж маагаал тэгж мэгээл аргалаад тэгээ тогтцчдаг. Тэгээ тогтхолоор нэг 6-7 сар ч юм уу заримдаа жил мэл үзэгддэг. Тэгээ яваад идэгс байхгүй. Энд чи саяхнаг юм биш. Тэгсэн чинь бүр гоожоод бүр өстө цус алдаад үхэх гэж байгаа юм чи би. Тэгсэн чи сайндаач биш юм бэл. Энэ яг цааталт нь бас нэг өөр шамбрамбнаас өөр тэр цаатлын шулуун гидсэн дотор хавдар үүсчихсэн 5 ургацэг хавдрын том 5 ургацэг нам миний амь насыг авч явахгүй байжсан байгаа хөөе. Тэрийг энэ бас л манай энэ цагаана миний цусыг алдуулж эмчнэлээр аваачиж дурандуулж иж эхлээд тэр хагалгаа хийлгэсэн шүү дээ. Эхлээд би бүдүүн гидсний хагалгаа хийлгэсэн шүү дээ. Бүдүүн гидсний ургацэг авахгүй хагалгаа тэр хавдар болж исэн хагалгааг. Тэгж миний амь насыг аварсан шүү дээ. Дараа нь би чинь шулуун гидсний энэ шамбрамны хагалгаанд орсон шүү дээ.
2 хагалгаанд орсон шүү дээ. Тэгэхээр миний амиг хүртэл аварсан байхгүй. Цус алдааг байсан бол би тэр хавдраа мэдэхгүйсэн. Цус алдуулж ийж. Гэтэ би цус алдсан биш, энэ л цус алдуулж байгаа байхгүй. Манай энэ цагаана. Энэ нэг тэнэг гар чинь ерөөсөө эмнэлэг явахгүй юм байна. Хизээж өөрийгөө үзүүлэхгүй юм байна. Ямар шинжилгээ тэр юу гэдгийг эрт идрүүлэг энэ ч юу ч орохгүй юм байна. Гэхдээ би ерөөсөө эмнэлэг явдаггүй байсан юм чинь. Энэ тэнэг гар чинь ингэж явж байгаад яг хавдарт идүүлж өгөх юм байна. Энийг одоо яаж эмнэлэг аваачих вэ? Яаж эмнэлэг аваачих вэ гэдгийг бодож байгаа байхгүй. За энэнийг ястаа эмнэлэгт хүрхөөсөр аргагүй ултан цусыг алдуулаад манараач чигээл. Тэгээ цус алдаад би чи хөл дээр огч чадахгүй манараал үх гэж байгаа юм чинь. Тэгэл эмнэлэг дээр очиход. За хаа эхлээд дуран оруулаад цааталт нь юу вэ үздэг юм аа. Үгүй чи дуран мурангаар яах гэдэг юм бэ? Тэгэхээр наадлын тэр цус алдаад байгаа ямиг тэр хагалгаа байдаг тэр хагалгаагээ тогтоогоо төгөлдөөгөөд тэгсэн чинь үгүй журам нь тийм юм аа. Журмандаа эхлээд цаатлын чинь бүдүүн гиз чинь дотор нь юу байна гэдгийг үзэх ёстой маа. Журмынхаа дагуу байна гэд. За тэгвэл үзтээ гэд. Тэгээ үзсэн чинь таны одоо энэ бүснээс нь цус гарах бол юу жишээ. Энд чинь дараагийн асуудал. Та хавдартаа болцсон явж штэ. Хавдар судлалын төв рүү таны энэ том ургацнуудаас нь дээж явуулчихлаа. 14 хоногийн дараа хариу гарна гэдэг. Тэгээ 14 хоног ихтэй үлээж байгаа байхгүй. Тэгээ хариу гарсан чинь та хавдрын ихний 1-р үеинд орсон явж над хорт хавдар. Наа чи одоо цаашаа та хэрвээ нэг жил болсон бол энэ чи айгүй хурдан ихтэй 2-р үе рүүгээ ороод та айгуулаа гидсээ тайруулах байсан шүү. Тэгээ зарим улсууд энэ гидсэн тайрсан ч гэсэн ахиж ургаад тэгээ цаашаа амь насанд яадаг шүү. Амь насаж авч явж шинж аюултай хавдар байхгүй юу? Тэгсэн шүү дээ. Хавдартаа болцсон явж исэн шүү дээ. Тэгэд намайг хавдраас аварж исэн. Тэгэхээр би энэ лайвыг одоо ингэ яриад байвал барагдахгүй. Юу вэ энэ чинь? Цаг гараа ярьсан юм шүү дээ. Яриад байвал барагдахгүй энэ жижиг шажиг ингээд энэ зохион байгуулалтуудыг энэ бурхны энэ зааврыг бол яриад байвал барагдахгүй шүү. Гэхдээ би танарт юу хэлэх гээд байна гэхээр энэ нэг юм далтын юм байдаг байхгүй юу? Далтын юм. Тэр чинь зүгээр нэг юу гэдгийг үгсэн атсан хүний нэг байшингийн болон тохойд үүрлчгээл одоо ингээд хүнийг айлгаа сууж идэг те. Одоо манайх ч одоо нэг сүнс өдр гэхлээр хүн айлах гээд байж идэг нэг ингээд нэг үхэрийн бузар шиг ойлгоод байдаг үгүй. Би бол тэгж бодохгүй байна. Энд чинь тэгээд нэг ингээд нэг хуучин байшин ч юм уу нэг үхэрийн газар ингээд хүн айлах гээд отоо байж идэг ийм зүйл ерөөсөө биш. Баян цуг байдаг. Хаа явсан газар дагаж явдаг. Тэгээ чиний амьдралыг ингэж заадаг. Зүүн совингоор чинь дамжуул. Дандаа зүүн совин байгаа юм чинь. Бид нар нэг совин татдаг шүү дээ. Нэг юм авыг бол авчмаарч юм шиг. Яг зүүн совингоор дамжуул бүх шийдвэрийг гаргаж байгаа байхгүй. Манай ихнэр бүр ангааж байгаа юм чинь. Үнэхээр ангааж байгаа. Гой нэрээстэй одоо энэ баг юм хүссэн юм чи биелээд байна. Одоо баг хүс. Гэж ааж. Хүссэн юм биелж байгаа юм чинь. Ийм байдаг шүү. Амьдрал тийм утгагүй зүйл биш шүү. Би тэрийг та бүхэнд ойлгуулах гэсэн. 5 жилийн яг үдийд 20 оны гэр ороолоод гал түлээ суужсэн юм шүү дээ би. Яг 5 жилийн өмнө. Байр орон суучихгүй юу чихгүй. Төрөөсөө ажлын байртай. Ажлын байрмаар хүртэл төрөөс. Тэгээд нэг коронавирус гараад төрөөсөө төлж чадахгүй учраас ажлын байрныхаа төрөөсөө цуцалчихсан. Коронавирусын хоройд дуусны дараа хаана яаж амьдрандаа гэдгийг мэдхөө болчихсон. Тийм байсан юм шүү дээ. Их нэртэй болохгүйгээ мэдэхгүй байсан. Тэгэхээр би 5 жилийн дараа гэхэд би Яармагт 2 хүүтэй болчихсон. Амьдрал маань тогтчихсон ингэ байж шүү дээ. Амар уу? Зарим усууд 50 жил амьдраач юм тогтоож чадахгүй хад. Би өөрөө билэгэн чи би байж шүү дээ. Би 45 6 нас хүртлээ
Амьдралаа тогтоож чадаагүй шүү дээ. Хүн шиг амьдрж юусэж чадаагүй шүү дээ. Би өөрөө бэлэгэн чинь байхгүй. Бүр яаж хичээгээ чадаагүй шүү дээ. Тэгэд би одоо энэ далдын юмтай уулзаал. Далдын юмтай би уулзсан чинь биш өөрөө ирсэн. Би одоо энэ миний чинь хингэрэг нүдэж барьж янз янзын бол дуудаагүй шүү дээ. Би ерөөсөө тийм зан үйлмэл юу ч хийгээгүй. Одоо бөөмөө байсан бол бас ингэдэг дуудан та тий. Бас нэг хингэрэг болбод. Үгүй би ерөөсөө тийм хийгээгүй. Эн чинь өөрөө л гинт ороод ирсэн. Гинт хүрээд ирсэн. Хурж ирчээд надад салхаа бэлдсэн. Одоо ч байгаа. Тэгээ энэ маань миний амьдралыг өстө бүр оонгаар нэрхүүлсэн. Гоо одоо тэгээд их нэртэй, хүүхэдтэй, бүр 2 хүүхэдтэй, их нэртэй, орон байртай, унах унаатай, ажил төрөлтэй. Бasta юмтай болгож байгаа юм чинь. Одоо надад өөр юу хэрэгтэй? Би л уурхаатай ч юм уу улсын хурлд гишүүн болъё гэж би хизээж хүсээгүй. Надад тийм хүсэл байхгүй. Болыг бол болгоно. Хэрэв би болъё гэж зүтгэл манай энэ бол намайг шууд болгоно. Улсын их хурлын гишүүнч болно уу? Эсвэл уул уурхай эзэн ч болгоно. Би өөрөө хүсээгүй юм. Би лайв дээр байнга ярьдаг байсан. Би тийм их мөнгөтэй ингээд их хадаггүй ийм их завгүй мөнгөний араас хөдөлсөн ийм заваа хүн болохгүй гэж би лайв дээр олон жил ярьсан. Би өөрөө хүсдэггүй. Ямар нэг эрх мэдэлтэй болох, ямар нэг их мөнгөний нэг муухай урсгал руу ийм заваан амьдрал руу би орохыг хүсээгүй. Би эрхчлөөтэй өөртөө таарсан ажилтай, ажралтай байхыг л хүссэн. Тэр хүссэн амьдрал юм надад өгсөн. Хамгийн гол нь өгсөн баг. Би тэгж их ядархааргүй зүгээр ингээд өөрийнхөө дуртай ажлыг хийгээд тэгээд ад жаргалтай амар амгалан байхыг л хүссэн. Сайхан гэр оронтой, сайхан гэр бүлтэй байхыг л хүссэн. Тэрийг маа надад бүгдийг өгсөн. Бүгдийг өгсөн. Тэгээ хизээч зарж чадхааргүй машинтай болгосон бас. Хамгийн нэттэй тэр. Хэрэв энэ машиныг зарж болдоо би коровн ч юм уу одоо өөр юу ийдгийг. За магадгүй одоо пүрүс ч юм уу тийм байсан бол адингуурт энэ байрны өрн зарчих байхгүй юу? Энэ байрны өрн зарчих. Тэгээ дараа нь тэнэгтэл дараа тэгж аваад машин авандаа ухааны бодоод бүр унах унаад ч хөлдөөжлөг юу ч болох байхгүй юу? Тэгээ хизээч зарж чадхааргүй машиныг бүр бэлдээд өчөж байгаа юм чинь. Тэгээ машина зараагүй ч болсон. Одоо энэ ихнэр маань тэгж байгаа. За одоо энэ машина зарна гэж л бити яриараа да. Наад машинда бусдыма зарж болно. Гэхдээ энэ машинаа л бити зараарай. Хөөрхиймэн тэгээ манай гэр бүлд одоо ёстой яг л ирээ гэж л ирсэн байна. Одоо энийг хинч авах вэ? Хэдүүлэл гантаа сайхан унаа гэдэг. Яг л тийм байгаа юм чинь. Амар сайн. Амьдрал ийм л гайхамшигтай зүйл шүү манайхаа. Амар гайхамшигтай зүйл. Хүнд одоо тэгээ бас нэг ийм сони ийм учрал байдаг юм байна. Одоо та бүхний нэг хин нэгэнтэй салж байгаа, хин нэгэнтэй нийлж байгаа. Ямар нэгэн байдлаар алдаж онж байгаа, ямар нэгэн байдлаар хожиж байгаа, хожигдж байгаа. Бүх юм чи учиртай шүү. Бүгд учиртай. Санамсаргүй юм гэж байхгүй. Та нар өөрсдөө ойлгохгүй л байгаа юм. Өөрсдийгөө нэг бол азгүй болгоод, нэг бол нэг ёндорцсон азтай болгоод ингэж ойлгоод байгаа юм. Та нар яг учир холбоос энэ бүгдийг ингээд хөөгөөд үзвэл бүгд хоорондоо яг л зайшгүй болох ёстой зүйлүүд л байдгийг. Зайшгүй чиний амьдрал тэр алдаа нь, тэр харамсал нь, тэр гашуудл нь, тэр аз нь, тэр салалт нь, тэр танилцах, тэр учрах ёстой хүн, тэр учраад удаагүй салах ёстой хүн бүх юм чинь амьдрал зайшгүй зүйл байгаа байхгүй бүр зайшгүй. Тэр чиний нэг тэнгих ч юм уу эсвэл чиний нэг тохиолдлоор ч юм уу амьдрал руу ч орж исэн юм биш. Угаасаа болох ёстой. Чи хөлөө хугалах ч юм уу хүнтэй очиж маргалдаж зодлох ч юм уу гудамжид машин чинь шүргэх ч юм уу бүх юм чинь заавал болох ёстой. Амьдралын чинь нэг хуудснууд. Тэрнээс чи нэг азгүйдээ ч юм уу эсвэл нэг буруу хөл дээр боссонтой бодлоод байгаа юм ерөөсөө биш. Та нар энийг өөртөө сайн задлаж энийг ойлгох хэрэгтэй байхгүй ойлгох. Яг над шиг бүгдийг эхнээс нь хөөгөөд. Энэ хэрвээ энэ ийм алдаа байсан энэ алдааны цааталт ашиг нь юу байсан болоо гэж. Бүх юмыг хоёр талаас нь харах хэрэгтэй. Муу юмны цааталт сайн юм байдаг шүү. Муу юмны цааталт сайн юм байдаг. Одоо жишээлбэл өстой манай эхнэр сонсвол баг гомдорч магадгүй л дээ. Гэхдээ манай хүүхэд дутуу төрсөн бас манай амьдралын хамгийн том бас шийдвэрүүдийн нэг байхгүй.
Манай хүү маань дутуу төрсөн. Хүү маань гүйцэд төрсөн бол би ингэж их ажиллаж чадахгүй. Их юм амжуулж чадахгүй. Дээрэс нь манай хүүчтэр, манай эхнэрчтэр ингэж бас нэг бүрэн гүйцэд имжлэхэж бас авч чадахгүй. Эхнэр маань ч гэсэн бас ханиадны өрөвслийн маш их ийм юутай, өвчтэй 2 удаа жирэмс махтай 2 удаа амар хүн таниад төрсөн шүү дээ. Тэгээ бүрэн гүйцэд идгээгүй ингэ явчихсан. Одоо тэгээд хүүгээ хараад эмдэгт байж захта эхнэр маань бүтэн имжлэгээ хийлгэж байгаа. Өрөвслөөс бүрэн салж байгаа. Хүү маань ч гэсэн бас давхар имжлэгээ хийлгэж эхэн нөгөөд жирэмсэн байж захта өрөвсөлттэй байж байгаа тохиолдолд хүүхдийн урагт хүртэл бас ингэж нөлөөдөг юм байна. Тэгээ хүү маань ч гэсэн бас имжлэгээ хийлгэж хэрвээ манай хүү маань хонгоо гүйцээгээд 12 сарын 20-нд төрсөн бол энэ хоёр өргөжлүүлээд бас ингэж янз янзын оюг өвчтөй ямар нэгэн байдлаар бас эрүүл бус тэгээ шаашаахад имжлэгээ хийлгэх юм шаардлагатай байсан байхгүй. Тэгээ 1 сарын өмнө төрсөн ч болсон. Тэр хооронд би бас 14 оноос осолдохгүй ажиллаж энэ оны өмнөх бүх өр зээлнүүд бүх асуудлуудаа шийдэж байгаа байхгүй юу. Хэрвээ эхнэр маань ингэж цагаас өмнө төрөөг байсан бол би ингэж ажиллахгүй байсан. Ингэж ажиллахгүй. Хуучин цагийн хуваараараа тэгж явах байсан. Энд бүгдээр учиртай байхгүй юу? Би нэг азгуудээ, заяагуудээ манай хүүхэд нэг дутуу төрөөд исэн чинь биш. Юусоо дутуу төрүүлэх ёстой л байсан байхгүй. Дутуу төрүүлэх ёстой. Дээрээс нь яг ингээд хэрвээ ингээд манай эхнэр яг 12 сарын 20-нд төрөөд тэгсэн бол манай модунаа дүүгээ бас хүлээж авч чадахгүй сэтгэл зүйн чочролд орох байсан. Модун ч амар ирэх юм чинь. Аргагүй ч айдын ганцгүй ээжийн хүмүүмнээс салдаггүйсэн. Энэ одоо 14 хоног 20 хоногийн хугацаанд манай эхнэр хүүхдэр чи одоо эмнэлэг твтэй баг 20 хоногч байгаа шүү дээ. 20 хоногийн хугацаанд модунаа ч гэсэн амар хэрсэн болж байгаа байхгүй юу? Ээжээсээ хол, дээрээс нь ааваасаа хол, ерөөсөө ингээд бүх юмыг дураараа загнадаг байсан, орилоо чарлаад авдаг байсан. Амар дураараа хүүхэд маш их хэрсэн болж байгаа байхгүй. Одоо ингээд айл эмээ өвөгийн даав ээжээс хол байж байгаа. Бүр том хүн шиг болж байгаа байхгүй. Энэ болгоны чинь бүх бэлтгэлийг, тэр шинэ хүний бэлтгэлийг өвчин зовлон, эмнэлгийн хажууд хяналтанд энэ амар томоо тус өвчний энэ амар дэгдэлтийн энэ юмд яг эмчнэрийн хяналтанд ор ингэж тэр цаг хугацааг өнгөрөөж би дээрээс нь ажиллаж бүгдээрээ ингээд бүр цаанаас нь төлөвлөсөн байгаа байхгүй. Бүгдийн цаанаас нь төлөвлөсөн. Гайхамшигтай байхгүй. Үнэхээр гайхамшигтай. Одоо би хизээ өгөх үү, хэдэн нас хүрээд өгөх үү, өгөхөд хүртлээ юу туулах уу гэдэг дээр би огт санаас авахгүй. Өөний дээр мэдчихэж байгаа. Нөхөр таваарш мэдчихэж байгаа шүү дээ. Хизээ намайг авч явах уу гэдгээ. Цаг нь нэрвэл аваад явна. Цаг нь болоогүй ээжвэл наа бүх юм нь бэлтэж өгнө. Би тэр яг тэр заавараар нь л явна. Наадгүй цаашдаа хинтээ ямар хүнтэй найздах уу, ямар хүнээс салах уу, ямар амьдралыг туулах уу, хүүхдүүд маань ямар хүн болох уу, бүх юмыг төлөвлөсөн байгаа. Бурхны заавраар гэдэг шиг. Эхнэрийн заавраар гэдэг галтгооны нэвтрүүлэгтэй адилхан. Одоо бурхны заавраар би одоо тэрийг л хүлээн. Тэрс би одоо нэг тэдэн нас үрчижсэн тэгс хийж байгаад нэг унтаагаараа өгчихсэн гэж би огт бодохгүй. Миний бүх үхэл мөхөл бүх амьдралын жилүүдийг бүгдийг төлөвлөсөн баг. Энэ надаас явахгүй. Явахгүй тодорхой. Үхэл хүртэл надтай цуг яваад үхэл намайг үхэхэд миний сүнсийг аваад явна. Миний сүнсийг чиглүүлээд аваад явчихна. Энэ үртэл намайг сонсон та бүхэндээ баярлалаа. Би нэг ч юм зохиож яриаггүй шүү. Би юм зохиож ярьдаггүй шүү дээ. Манайхан мэдчихэж байгаа. Яах вэ? Хин таалагдах гэж нэг хоёр хооронд хөгийн юм ярьж байгаа. Би нэг хүн таалагдах гэж яриаггүй шүү. Амьдрал утга учиртай байдаг шүү л гэдгийг ойлгуулах гэсэн. Та нар ядтаа нэг хаяа нэг зүрх мөрөх за зүрхээ болио ихэд нэг лайк мэг дарж болно доо. Гөлисаар шаарнуудаа. Урамгүй шүү дээ. Хүн одоо бүтэн нэг цаг гар дээр утас бариад гар марч хилчлээ ёо дандаа энтлийн гараараа барьсаар л. Харалдаа та нар гар марч хилчихсэн. Ядтаа нэг лайк майк дараад яах вэ хөгшөнд дажгүй байсан шүү байж шүү болно шүү дээ. Бэж нээзэд үжиж.